Хоёр их чи. Дахиад нэг дуу сонсч үзье. Тэгээд эхлээсээ унаас нэг зүйлийг анхааруулъя гэж бодож байна. Бид хоёр одоо нөгөө ихэнх дуунуудаа дахин сонсдгоо. Зүгээр анх удаа сонсоод төрсөн сэтгэлээ хуваалцаж байгаа юм шүү. Тэгээд тийш тайлбарлал ойлгохгүй юм шүү. Коммент уншихаар ойлгохгүй юм шүү. Ингээд реакшн гэх тэгэл заавал өөрсдийнх нь нүдээр сонсч харах хэрэгтэй юм шиг тэгэл хүүний мэдрэхүй ч өөр шүү. Эй, сайн байцгаана залуучдаа та бүхэн AO Mongolians YouTube channel-тай хамт байна. So they call me хин call. Чон гараа ингэж гарч ирсэн. За тэгээд энэ удаагийн дугаар дээрээ сэтгэл хуваалцсан. Тийм. Тэгээд бид хоёр ерөнхийдөө дуунуудаа сонсоод тэр болгон хөвчлэн сонсдгоо 1-2 удаа ч юм уу эсвэл зарим нэг дуунд анх удаага сонсоод сэтгэлээ хуваалцдаг юм шүү. Тэгээд тэрийг бас сайн ойлгоод авчаарай. Тэгээд энэ бол биндэр дүхэн юунамсээ хоми бид бүгд Монгол улсын мэрэг гэрсэн дуун. Гэхдээ нэлээд дээр гэрсэн юм шиг нэ 5 сарын 17-нд апплод хийсэн байна. 2020 оны. Тэгээд энэхүү дуун дээр бас сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. Юунамсээ хоми бид бүгд Монгол улсын мэрэг хангалттай хараалаа bad vibes тараалаа асуудлуудыг гадагсахгүй араас миний амьдрах тулаан батрын мөнгө нуулаа асаа сарагдах бараан дэндүү дур булаа аз жаргалтай мөчүүдээ эргээд төсөөл яг л тэр чинь чиний амьдрах хүсэл чинь өнөөдөр би жаргалтай байна нарны засаг шаргалтай дэ жоронд орсон ч гэсэн надад захиа бичих найзтай байна хараад эцэн өвснөөс олж нарны засаргийг харахгүй байгаад юм гэдэг хөгчнүүд нь дүнсийн зүгээр дээр хамаа амьдрах чамаа бүдэ намаа чамаа начин байгаад байгаа хүүдийг хараад бидэг чамаа homie have to change гарч ирээ дата дүг хамаа элв хамаа толгой дэш бүхэл сайхан болно намаа Ocean water hot take with dosa sosa Унж босход дурган уулын нотас төш тосан бидний хөрөнгө цаас биш цаг хугацаа шүтэн зураг цагийн үлсээ очин хорон харан суугаа За энэ бол Крепин доон дээр ер нь баг анх удаа хийж байгаа сэтгэлх тий. Өмнө яг ингээд нөгөө доон дээр нь төвлөрч сонсч үзээгөө тэгээд энэ 200 эргээд сая нөгөө сүлд хөнгөн гэдэг дуугийг дуулаадсан залуу байх шиг байна. Дууны мессеж нь бол таалагдж байна. Тий дандаа ер нь бол ингээд ажиглаад байхаар бас ингээд сүүлийн одоо энэ шин артистууд чинь жоохон ширэн их дуулаад идэг. Тий алан талан хядна стан ирээд зүгээр л гачин болгоно гэдэг. Энэ дооны мессеж бол надад таалагдчихэв. Тий. Цацагаа королаа чусан хийсингээ энэ битүүр өрн дарлуулж ард түмэн нэгнээ харлууж амьдарч байгаа арай ятан зүтгэж байгаа бүгдээр гэхдээ зүгээр бүгд сайхан амьдрал төсөж байна түүний төлөө юу хийхээ бодож байна амьдралыг хэвэн бас айжоо хүүгийн атав хийсэн яг таалсан гэхдээ өргөж мэрийн байгаадаа чи баярлаж байгаадаа бас муухай нурсгалаараа битгий хөдөх новшлууд гараа муухай Ocean water hot take with dosa Унж босход дурган уулын нотас төш тосан бидний хөрөнгө цаас биш цаг хугацаа шүтэн зураг цагийн үлсээ очин хорон харан суугаа тэр бүлмэн дөрхөн гудаамж аман дурсан зүг сургаамж ээж минь хаслинад сургав наран цэцэг гүрцэд дургав түүхийн хуудас бидний ялхах хуулан хэмшиг янзасан хэмтэж хараагүй одоо гинт шиг гялалцсан яахыг ивэл сайрсныг дэлхийн төлөө би таны явдны сайхаарсан бүхээс нэрийн төлөө би үнэн чамд нах дүнрийн хатөлөө урлаг Монгол хөгжсөний төлөө хамаач гисэн нэг мосод хүүгээр шүмжиж жолон хамаач дараагийн удаа бодож хүүгээ динэгэ зөөр жолон хамаач хуурам цанга хаяд бүр зэрсэн галсаж жолон хамаач хайрын зүрэн гэлгээ ойлгоод бусдад бүгэж болно мессеж нь бол үнэхээр гоё мессежтэй байна нөө тэгээд цөөхөн хэдэн монголчуудтай би нэгээ одоо үзээд хэр холтоо тийм нэг иймэрхүү юмд болоод тэсн хаяа сонссон чинь айтайхан сайхан сонссон гэсэн чинь тэгэл
одоо Улаанбаатарын хүүхдүүд л шүү дээ. Тэрнээс ч одоо ингээл амар тийм худлааны амар гүжи гэнг мэнг болохоор ядаагүй зүгээр яг өөрсдийнхөө ингээд. Одоо яг нэг байгаараа. Тийм яг тэр гэнг мэнг болох гэдэг бол тэгэл гэнг мэнг гэж юм бол энэ бол тийм биш нэг хүсэж байгаа амьдрал биш уус. Тэр чинь Америкийн захын хогоор нэг энүүгээр хэцүү амьдралтай хүмүүс байгаа. Бид нар ч өөрсдөө Монгол улсын иргэн Монгол улсад одоо төрж өссөн цөөхөн 3 сая хүн. Тэгээ хоорондоо бас нөгөө энэ соёлог урлагийнхан чинь бол бас би эндээ болон доотлох үед зөв мессежүүдийг өгөх ёстой л гэж би боддtiin л та. Тэгээд эн чинь мэдээж одоо биднээсээ дүүнер юу сонсож чинь тэрүүгээр чинь л өсөж хүмүүж шүү дээ, тэ. Тэр соёлын дотлохоо тэгээд яг нэг яг рэп хийж байгаа хүмүүс бол энэ бол урлаг биш хинэ тэрэ гэж яг ингэж явдаг өөрсдийнхоороо. Гэхдээ чи урлаг биш гэж бодож байгаа ч гэсэн чинь бол урлагийн нэг тал руу ингэж орчдөг. Артист хүн чинь чиний хийж байгаа юмыг хүн сонсно. Тэгээд яг энэ дуу бол тийм дажгүй давгүй мессежтэй дуу байна. Хаач сонсож байгаа тий. Би энтэйгээ эвтэй бай, найрамдалтай бай гэсэн мессеж өгөх шиг байна. Цангаа үзээ дуусгая. Та нарт бүгд чинь сонгосон. Сайн бас муу, дайм бас хайр. Битгий эргэлз, битгий дөр. Зөв тал чинь ундрах болон төөгөө 9-7-6 бат зогсож байна. Алуу. Life's good. Mortal Kombat гэдэг. Комби мөн. За энэ бол захидал гэдэг нэртэй дуу байлаа. Тэгээд одоо сонсогчдоо илгээсэн захидал юм болоо. За бит хоёр бол нэлээд хожим сонсож байгаа. За тэгээд шинэ гарсан дуу болгоно тэр болгон сонсож амжихгүй. Ижлэгтэй байдаг. Тэгээд 2020 оны 5 сарын 17-нд апплай хийсэн байна. За Beat by 976 beat. За энэ ашгүй Монгол beatmaker бас юуг нээсэн байна. Beat-ийг хийсэн байна. Уг нь бол Bakrap-ийн өөрийнх нь байна. Тэгээд одоо нөгөө юу яагаад итгэлтэй бас нөгөө шин дууж байгаа артистууд нөгөө бэлэн мөнгөөр нөгөө нэг зарч идэг бит аянууд тэгээд ашиглаж идэг. Тэгэл мэдээгүй одоо шинэ үе маань бол өөрсдийнхээ бит микродэр л юм уу хийлгүүлээд ингээд дуу хоороо хийгүүлээ гэл рил юм шиг надад санагдаад. Зүгээр яг үнэхээр гоё таалагч байгаа яа худалдаж авч болно л. $40 эхлээл ингээл дээшээ явдаг. Гэхдээ аль болох л одоо нөгөө Монгол битмейкерүүдийн юмыг хийгээд цэвэр пюрэ 100% өөрийнх нь майндас юмудаа гаргуулах зүгээр юм болов гэж боддоо шүү. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Y'all know how this shit go, you know. All eyes on me, motherfucker. Roll up in the club and shit. All eyes on me. All eyes on me. You know what? I bet you got it twisted, you don't know who to trust. So many player hating niggas trying to sound like us. Say they ready for the funk, but I don't think they know it. Straight to the depths of hell is where them cowards going. Well, all you still down, nigga, holler when you see me. And let these devils be sorry for the day they finally freed me. I got a caravan of niggas every time we ride. Hitting motherfuckers up when we pass by.